Өнөөдөр улсын хурлыг арчилсан намын бүлгийн хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлээ сэргэжүүлж байгаа туулын хурдны зам төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэх зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хатан тулаан хамгааллын хөдөлгөөний оролцогч иргэд нийслэлийн засаг даргын тамгын газрын төлөөлөл болоод улсын хурлыг арчилсан намын бүлгийн төлөөлөл оролцож тус тусын байр суурийг илэрхийлжээ. Хэлэлцүүлэг ямар нэгэн шийдэлд хүрэлгүйгээр өндөрлсөн ч нийслэлийн засаг дарга Нямбатар тус төслийг зогсоохгүй гэсэн хатуу байр суурьтай хэвээр байгаагаа мэдгдсэн юм а. Туулын хурдны замын төсөл анх 2008 онд судлагдаж эхэлсэн бөгөөд нийслэлийн замын ачааллыг бууруулах зорилготойгоор төлөвлөгдөжээ. Улмаар 2013 оны 8 дугаар сарын 23-нд уг төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг баталсан. Үүний дараа 2014 онд төслийн техник эдийн засгийн үндэслэл болон урьдчилсан зураг төсөл боловсруулагдсан бөгөөд тухайн үед 4 игнэтэй 34 км далан бүхий автозам, 436 км гүүрэн байгууламжтай нийт 36 км урт зам барихаар төлөвлөж ижээ. Харин сүүлийн жилүүдэд төслийг дахин идэвхжүүлж 2024 онд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд улсын хурлын 5 дугаар тогтоол, засгийн газрын 4 дугаар тогтоолоор баталсан байна. Энэхүү олон жилийн турш яригдсан туулын хурдны замын төслийг шинжилсэн төлөвлөлтөөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм а. Нийслэлийн автомашины тоо 2026 онд 804 мянгад хүрч өдөрт 2.4 сая зорчилт хийж байгаа нь замын ачааллыг эрс нэмэгдүүлж байна. Эмд төслийн зураг төслийг шинжлэх шаардлага үүсэж 2025 онд төслийн техник эдийн засгийн үндэслэлийг шинжилсэн боловсруулж зам тээврийн шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцэн баталсан. Ингэснээр туулын хурдны замын нийт төсвийг 2.3 их найт төгрөгөөр батлагдсан 2027 гэхэд бүр ашиглалтанд оруулахаар төлөвлөд байгаа юм а. Тэгээ ингээд нийт бүх байгаль орчны дүнлэгээр барилга өсрэлтийн үед бол дунд ашиглалтын үед бол хэвийн гэдэг ийм дүгнэлттэй. Энийн өмнө ингээд бүх салбар тус үрээрээ та ингээд харж байна тийм ээ. Салбар тус. Энэ нь болохоор юу нөхөр агаарын чанар, газрын гадарга, хөрсөн бүрхөвч, ус орчин, ургамал, амтны амьд, нийгмийн нөлөөлөл, асфальт заавал болон ботлорын үйлдвэрээс үзүүлэх сөрөг нөлөөллийг барилга өсрэлтийн үед, ашиглалтын үед гэж ингэж бүгдийн энэ олон хуудас материалуудаар ингээд байгаль орчны нарийдсан үгүй ингээд гардаг. Энэ бол хууль засны гарсан. За хууль засны дагуу усны газарт бол дүгнэлт гардаг. За тэр дүгнэлтэн дээр шаардлагатай өргөмжлөлийг бол хийх ажил, координацийн ажлууд байгаа. За урьдчилан системийн бол мэдээлэл өгсөн. Би өөрөө танилцуулжсэн. Одоо эцлэж материалуудыг өгөхөд бас энэ хөдөлгөөн хийж байгаа хүмүүсийн одоо ажил саад болоод байгаа асуудлууд байгаа. Энэ усны газараас дүгнэлт гарна. Энэ хууль журмынхан дагуу явдаг энэ инженерийн ажлын процесс явж байгаа гэсэн. Альва нэгэн бүтээн байгуулалтын тухай асуудлыг хийсэн тохиолдолд нөгөө нэг модыг одоо юу гэдэг нь тайрсан, хугалсан бол 10 модыг тарих хэрэгтэй. Ийм л зарчмаа бид баримтлах хэрэгтэй. Харамсалтай нь энэ зарчим баримтлагж байгаа эсэх тал дээр бол хэлж мэдэхгүй байна. Бидний хувьд бол хамгийн чухал асуудал болсон туул голын урсацад нөлөөлөх нөлөөлөл, үерийн хамгаалтын асуудал, за тэгээд газрын дор хосонд нөлөөлөх нөлөөллийг наривчилж гаргах шаардлагыг л тавьж байна. Ямар нэгэн дүгнэлт гаргаад энэ туулын хурдны замын 7.2 км гол руу орсон хэсэг нь хортой байна, хоргуун байна гэж хэлэх ямар ч үндэслэл алгаа. Яагаад гэвэл ерөөсө судалгаанууд хийгдээгүй байна. Тийм болохоор хэрвээ энэ төслийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бол маш хурдан хугацаанд боломжит бүх тооцоол юмнуудыг хийгээд дахиад ороод ирэл гэдэг асуудал гэсэн. Усны нөөцийн зөвлөлийн хувьд. Усны газрын хувьд бол усны тухай хуулийн заасны дагуу усны барилга боломжийн дүгнэлтийг гаргахын тулд зургийг л авч үзэх. Зурган дээр нь бүх нарийн тооцооллуудыг хийх хэрэгтэй, хэмжилтүүдийг хийх хэрэгтэй. Гэвч туулын хурдны замын төслийн байгаль орчны наривчилсан үнэлгээ бүрэн биш, туулгын сав газрын усны нөөцөд үзүүлэх нөлөөлийн талаар усны байгууллагуудын дүгнэлт хангалттай биш байгааг судлаачид хэлж байна. Үүнээс гадна төслийн техник эдийн засгийн үндэслэл шинжлэгдсэн хэсэг мөн уг зам нь нийслэлийн түгжирлийг ботор бууруулах хэсэг талаар илүү тодорхой судалгаа тооцоо шаардлагатайг онцлсон юм. Усны үндэсний зөвлөлөөс танилцуулаад ингээд зөвшөөрөл авах хэрэгтэй. Энэ бол усны одоо зөвшөөрлөгд хамгийн дээд мэргэжлийн дээд байгууллага эндээс одоо зөвшөөрлөө аваагүй байна гэдэг бол энэ төсөл аваагүйгээр эхэлнэ гэдэг бол энэ өөрөөсөө нийтээрээ бүхлээр хууль зөрчсөн юм төсөл болж байгаа юм аа. Ямар ч том төсөл байж болно, ямар ч том зорилго байж болно. Гэхдээ бүх зүйл хуульд нийцсэн байх ёстой, бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Хуульд авч гიშгсэн хүмүүстэй хариуцлага тооцох шаардлагатай л гэж үзэж байна. Би тэр сая алтан сул гэдэг одоо даргаыг гуйсаар яваад яг энэ хилцүүлэг эхлэхийн өмнө тэр хүнд үзүүлэхгүй байгаа байгаль орчных нь үнэлгээг авч үзсэн. Би ерөөсө хоёр л юм харахыг хүссэн. Нэг нь бол соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ийм том төсөл эхлэхээс өмнө соёлын өвөө урьдчилсан хайгуулыг палеонтолог, археолог, ухсаатны зүүн байгууллагаар хийлгэсэн байх ёстой. Тэр байна уу гэсэн чи соёлын өвөө үнэлгээ хийлгэсэн чи 5 мөр өгүүлбэр байна лээ. 600 сая долларын төсөл хэдүүлээ ярьж байгаа шүү. Нийгмийн нөлөөллийн үнэлгээ авэана гэсэн чинь 2 нүүр юм байлээ. 600 сая долларын төсөл 2хан нүүр нийгмийн нөлөөллийн үнэлгээтэй байдаг юм уу?
Туулын урдны зам нь нийслэлийн томоохон бүтээн байгуулалт өгөөд хотын түгжирлийг бууруулж Улаанбаатарын хөгжлийг дэмжих чухал төсөл гэдгийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатар онцолж байна. Түүнчлэн туул голын орчинд байрлах тансаг зэрэглэх хотхнуудын ашиг сонирхол төслийг эсэргүүцэх шалтгаан болж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр уг хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотын авто замын түгжрэл ойролцоогоор 50% буурах боломжтой гэлээ. Би та нарт дахиад хэлье. Туулын хурдны замыг зогсоох хоёр л арга байна. Нэг бол намайг алж байгаа зогсоо, нөгөөв л та нар шүүхээр 3 шатны шүүхийн шийдвэрээр туулын хурдны зам нь байгаль орчинд нөлөөлөн хөнөөлтөө байна гэдэг шийдвэр гаргуулж байгаа зогсоо заяа. Өөр ямар ч арга байхгүй. Танаа наад явуулж байгаа хэдэн шантаажныхантай эсрэг миний энэ ард мянган миний намын хамтран зүтгэгчд, дэмжигчд очиж ард иргэд очиж та нартай тэмцэхээр бид нар өнөөдөр штаб байгуулагдж байгаа. Тэрийг би та хэдэд шулууга хэлчихье. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхээс өмнө байгаль орчны үнэлгээ, усны нөөцийн судалгаа, санхүүжилтийн ил тод байдлыг илүү тодорхой болгох шаардлагатай байна.